саған құсқын қайдың айындыны қалса Ою төнгенін залонас мұрыдылтын цицигедесе Аңғыр мұрни зодын дөнего Бәлсің айым құбылсы Аңғыны қайрым болсоғы Мұнен ұқтық ұқтесе Неужели прошла моя алая молодость И почему-то не забудется на весеннее светлость Son bir seliksin onca dürtmen Bir vurçi kuşik süttürlüğün uyarda Bir gün dursun nege doyun kıtar Bir bugün kavurdun düzeyhan Yeniden dirildim beni girilge Bir bugün За ингээ бүгдээрээ дуугаа эхлээд нэг аялаад дуулаад нэг аккордуудаа нэг эхлээд хараад авъя. Тэгээд дараа нэг аккордуудаа нэг нэгээр сурцгаая. За бадгаа сая бүгдээрээ дуулж үзлээ. Одоо аккордуудын дараалалаа үзье. За тэгэхээр фа диез минорс аккорд хэрэг болно. За хоёрдугаар латын бүтэн нэгдүгээр ургаараа дараад 5-ын 4, 4-ийн 4 дээр 3 бол 4-р ургаар тавьчихна. За аккорд. За дараа нь яг энэ аккордоо нэг уцаад доошлуулад дунд ургаа 2 дугаар уцлал тавьчихна. За си минорс аккорд. Дараа нь яг энэ аккордоо 1 лад 2 лад ахиулчихна. Тэгээ до диез минорс аккорд. За дараа нь буцаа фа диез рүү орчихно. Тэгээ саяныхаа яг давтна. Си минор, до диез минор. Тэгээ одоо фа диез минороос дахиад эхэлнэ. Дараа ми мажор. Тэгээд ля мажорын севентс аккорд. За ийм аккорд байгаа. 4-ийн 2, 2-ийн 2, тэгээд 3-ийн 1. Тэгээ фа диез минор. Дараа си минорын севент. Тэгээ до диез минорын севент. Тэгээ фа диез минор. Одоо фа диез минороо фа диез мажор болон дунд хуруу шиг нэмээд тавьчихна. За одоо нөгөө орсоор дуулдаг хэсэг маань орж ирж байна. Орсоор дуулдаг хэсэг маань хаанаас эхлэх вэ гэхээр си минороос аккордоос эхэлнэ. Фа диез минор, си минор, до диез минор севент. Дараа си минор, до диез минор севент, фа диез минор. За одоо дахиад орчин фа диез мажор доминант болно. За доминант фа диез мажор гэж юм аккордын юмыг түрүүн бүгдээрээ сурсан те. Одоо болохоор доминант болохдоо яг мажороо барьж байгаа чигч уруу авчихна. Ингээд доминант гэдэг фа диез. Ерөнхийдөө өнөөдрийн дуунаас юу сурч байгаа фа диез минор, фа диез мажор, фа диез доминант ингээд 3 аккорд сурч. За ингээд бад маань ийм дараалал. За аккордуудынхаа дарааллыг шийдсэн бол бүгдээр одоо бадгаа дуулаад нэг тоглоод үзье. Бүх аккордуудын маань зааж өгсөн учраас одоо аккордоо бариад дуулаад үзье.
ерөөсөө ингээл болчихно. Өөрөөр маш олон аккорд гэхдээ цөөхөн аккордуудыг олон удаа ингээд давтаад энийг нооруулаад давтаад яваад байгаа л гэсэн үг шүү. Тэгээ бичлэгээ дахин ухрааж хоош урагш нь хоош нь гүйлгээд үзээд байхад ерөнхийдөө ойлгох аягүй амархан байгаа. За бүгдээрээ бадгийн аккордын дарааллуудыг сурсан. За одоо бүгдээрээ харин дахилтаа сурцгаа. Тэгэхээр дахилтаа сурахаас өмнө бүгдээрээ дахилтаа нэг дуулаад үзье. Тэгээд аккордуудаа ерөнхийдөө нүдлээд авчаараа тэгээд дараа нь аккордуудыг маш удаанаар зааж өгье. За бүгдээрээ дахилтаа тоглоод сурцгаая. Эхлээд C минор 7 аккорд. За ми мажорын аккорд мэдж байгаа бүгдээрээ тэгэхээр ми мажор аккорд барьж аваад энэ уруу авчвал ми доминант 7 болчихно. Дараа нь ля мажор 7-д 4-2 2-2 3-1. Фа диез минор. За дараа нь C минор 7 дахиад ми доминант 7. Одоо фа диез минор биш фа диез доминант болчихоо. Фа диез минор шиг барьж агаад одоо фа диез минор юм байсан. Доминант болохдоо ингээ мажор болж аваад чих уруу авчихна. Ой. Мажор бол юм байдаг, фа диез мажор юм байдаг. Доминант нь чих уруу нөхгүй. За одоо эрхүүгийн хавар За одоо бүгдээрээ дахилтынхаа аккордуудын дарааллыг сурсан учраас өнөөдөр аккордуудаа ашиглаад бүтнээр нь дахилтаа нэг дуулаад үзье. За хоёроо бадаг.
За баруун гарын цохилт маань маш амархан цохилт байгаа. Дууныхаа тууш ерөөсөө дандаа зохио авчиж байгаа. Доошо, доошо, дээшээ, дээшээ, доошо, дээшээ. Доошо, доошо, дээшээ, дээшээ, доошо, дээшээ. За одоо бүгдээрээ дуугаа аялаад цохилтоо нэг тоглоод үзье. За бадаг болон дахиад ялгаагүй яг энэ цохилтоор яваад ахад би нөхөдөө болно. Маш амархан цохилт. Манай сүгийн бичлэг та бүхэн таалагдвал бичлэгээ баруун доод болон байрлах 400 улаан өнгөтэй subscribe гэсэн төвшөлөөр үүнийхээ дараа хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хав хадагтаар нь үзэх боломжтой. Хэрвээ хонхонд дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-д баруун дээд болон байрлах нөгөө subscribe гэсэн дөрвөлжин төвчийг дарахаа мартаваа. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад түнс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөлжин subscribe гэсэн төвчлүүдээр дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. За ингээ та бүхэндээ баярлалаа.